Энэ цагдаа хороо буюу хорж мөрдөх аргаар хүнийг улаалгадаг, өөрөөр нь хэргийг нь нотлуулах гэж чичирдэг энэ тогтсон системийг устгах, нураах талаар сүүлийн олон жил тасралтгүй ажлууд хийж байгаа. Үр дүн гүйцэж бас байгаа. Би үр дүн дээр нэг тодорхой тоо хэлье. 2016 онд Хууль зүйн дотоод хэргийн дэд сайдаар очичоод 2017 оны 7 сарын 1-ээс шинэ эрүүгийн процессын хууль үйлчилж эхэлсэн байдаг. Тэгээд 2018 оны сүүлээр буюу тэр хуулийн хэрэгжилтийг авч үзэхэд одоо энэ 2002 оны буюу нөгөө хар хууль гэж яригддаг, хорж мөрддөг арга барилтай хуулийн үед цагдаа хоригдсон 5 хүний нэг нь шүүх рүү шилжсэн байдаг. Өөрөөр хэлбэл шүүх рүү цагдаа хоригдсон 5 хүний 4 нь шүүх рүү шилждэггүй буюу гин буруугүй болж гардаг байсан. За энэ бол аимшигтай тоо. За 17 оны 7 сарын 1-ээс үйлчилж эхэлсэн хуулийн үр дүнд цагдаа хоригдсон 5 хүний 3 шүүх рүү шилждэг болсон гэдэг судалгаа гарсан. За мөн хохирлоо барагдуулах хөшүүргүүд хийснээр хорж мөрдөх арга барилаас татгалздаг ийм механизмууд нутагшиж ирсэн. За гэхдээ би бүх юм сайхан болцсон байгаа гэж юу ч хэлэхгүй байгаа. Энэ чиглэл тасралтгүй хөдөлмөрүүд, тасралтгүй хууль тогтоогчийн санаачлалууд явж байгаа. За үндсэн хуулийн цэцгийн дүгнэлт ч гэсэн хууль тогтоогчийн зорилго, санаа зорилготой бол адилхан байна. Өөрөөр хэлбэл тэр цагдаа хорж байгаа үндслээ хууль тогтоогч илүү тодорхой болгочихол гэсэн байна. Тэрнээс бол цагдаа хорж байгаа нь буруу муруу тухай цэцэл дүгнэлт гаргаагүй. Ямар үндслээр хорих юм, ямар хугацаагаар хорих юм гэдэг юм хитрхи ерөнхий байснаас болж цагдааөрөөний асуудал юм хавтгай байсан. За харин ч энэ ялагдагчийг цагдаа хорж байгаа асуудал, шүүхийн өмнөгчтөнд цагдаа хоргож байгаа асуудал манай Баттөмрийн энх хоёр сайд өөрөө хуульч хүний хувьд энэ эрүүгийн процесс үеийн нэмэлт өөрчлөлтийг санаачилж 23 оны сүүлээр санаж ийн. Ингээд батлуулаад за ингээд ямар тохиолдолд цагдаа хорих юм, үндсэл нь юу байх юм ингээд тэр байтугай энэ хөнгөн гэмт хэрэг цагдаа хорихгүй зэрэг дэвшлүүд энэ үед гарсан. Одоо бид нар үргэлжлүүлээд энэ шинжилгээг цагдаа хорионы дээр хийсэн манай энх хоёр сайдын хийсэн энэ шинжилгээг одоо бид нар улам гүнзгийрүүлээд шүүгдэгчийг цаашдаа цагдаа хориул үндслийн дурддаг байх энэ нөхцөлийг бол зайлшгүй оруулах хэрэгтэй.